За өнөөдөр технологи 900 яг энэ цагт Монгол улсын хөгжил саарлага бид нар хэлхнээ харж байна. Гарц гаргалгаа ногоон хөгжил хөтлөх хамгийн зөв харгууд бид нар одоо хайж олох ёстой цаг эрт тулаад ирсэн байна. За мэдээж яг энэ цагт бол Монгол улсын барилгын салбар дээр реформ шинжилэлт хийхээр яригдж байна. За үүнтэй уялдуулаад барилгын чанарын асуудал одоо яригдах нь гарцаагүй. Чанар гэдэг нь өөрөө одоо ялангуяа барилга дээр бол нэлээд хэдэн одоо асуудлуудын цогц ийм зангилаа асуудал байдаг. Тухайлах юм бол барилгын одоо материалын асуудал байна, барилгын сайн зураг төсвийн асуудал байна, угсрал суйрлуулалтын ажил байна, ашиглал засвар үйлчилгээний асуудал байна, барилгын бас менежментийн асуудал ингээд бүгдээрээ энэ барилгын чанар гэдэг одоо цогц ойлголтод хамаарнаа. За өнөөдөр энэ чанарын асуудлыг бид нар бэлгэнээ харж байна. Үнэхээр хүр өнгөн дээр байна. Тэгвэл энийг яаж хурдтайх нь оруулах вэ гэдэг дээр одоо бид нар ярих ёстой. За хөгжлийг товчлох боломжууд ногоорох одоо ногоон хөгжилд хүрэх хамгийн дэд зам бол ерөөсөө тогтолцоог өөрчлөх асуудал. Өнөөдөр барилгын тогтолцоо миний харж байгаа үнцэг бол маш салангат байна. Ялангуяа холбооны бүгд найрамдах гэрман улстай жишээ нь бол тэнд барилгын архитектор гэдэг хүн дээр одоо барилга барих тухай ойлголт одоо цөм байж идэг эрх үүргийн хувьд тухайлах юм бол одоо сая дурддагдсан барилгын зургийн асуудал байна, төсвийн асуудал байна, огсордог, суйрлуулдаг, хяналтаа хийдэг гэд энэ цогц ойлголт бүгдээрээ барилгын архитектор гэдэг субъектэд одоо 100% агаас их хүртэл хариуцуулсан байдаг учраас энэ өөрөө маш зөв тогтолцоо гэж харж байгаа. Монгол улсад эсрэг гэрээ өнөөдөр барилга барих тухай ойлголт чинь магадгүй маш олон чиг үүрэгтэй тусгай агентлагууд дээр, төрийн бас байгууллага дээр тарсан байгаа учраас энэ одоо тархмал дээр одоо асуудлууд зөндөө алдаанууд байгааг бид нэр одоо татарж байна. Тийм учраас хамгийн түрүүнд барилгын салбар дээр реформ хийгвэл өнөөгийн одоо энэ жоохон шууд хэлэх юм бол гажуудсан тогтолцоог өөрчлөх явдал юм аа. Яалтчгүй одоо барилгын агентлагууд, яамдууд бол чиг үүргийн хувьд бол бодлого зохицуултуудыг гаргаж идэг, тийм ээ. Үйлэгдсэн хуулиудыг гаргаж идэг, дүрм журмаа боловсруулж идэг ийм л байх хэвээр. Харамсалтай нь чиг үүргийн хувьд арай өөр хэтэрхий магадгүй энэ хувийн хөвшил төрийн бас байгууллагуудын хийх ажил руу ороод байна уу гэсэн юм харагдаж байна. Энэ маань өөрөө л одоо энэ цагийн заавал өөрчлөх ёстой тийм. Ялангуяа тогтолцоог өөрчлөе гэдэг байгаа энэ агуулгатай бүр нийцэж байгаа маа. Одоо амны орон сууцны хотхон хорлолууд маш олноороо баригдахаар хүлээгдэж байна. За энэ хотхон хорлолуудын шийдэл технологийн хувьд бол одоо онцлмоор байна. Мэдээж төвлөрсөн гэдэг ойлголтоос татгалзаад бие даасан инженерчлэл энэ цагийн хамгийн зөв сонголт байна гэдэгт эргэлзэхгүй байна. Тухайлах юм бол халаалтын шийдэл, халуун усны шийдэл, агааржуулалтын шийдэл, бохирын шийдэл энэ бүгд аж ахуйн нэгж байх юм бол өөр дээрээ, айл өрх байх юм бол бас өөр дээрээ ийм л одоо бага урын байгаль дээлтэй эрчим хүчийг хэмндэг, эдийн засгийн хувьд үр ашгийг авчирдаг энэ технологи зохицох цаг ирсэн байна. Төвлөрсөн систем дээр одоо хамааралтай энэ объектуудыг бид нар маш олноор ингээд барьсан хугацааг өнгөрөөсөн. Тэгвэл одоо маргаашвал энэ хотоос гадагшаага амны орон сууцны хаус хотхон хорооллууд баригдах гэж байгаа энэ цаг үед сая дурддагдсан одоо инженерингийн хамгийн оновчтой шийдлүүдийг одоо хүртэх нь хамгийн чухал болсон байна. За мэдээ шийдэл цифрийн хувьд бол янз байгаа. Саяхан холбооны бүгд найрамдах герман улсын Франкфурт хотноо олон улсын одоо яг мэргэжлийн инженерингийн дэд үтсийн шийдлүүдийг танилцуулдаг олон улсын үзэсгэлэн болсон. За энэ үзэсгэлэн дээр бол ерөөсөө бүх төрлийн агарын дулааны насаас зангилж байна. Ципийн хувьд олон байна, үйлдвэрлэгчнэр нь олон байна. Энд бол ерөөсөө ойлгоод сонгох тухай ойлголтыг одоо бид энэ хэлмээр байна, бас уриалмаар байна. За мэдээж агарын дулааны насаас, хөрсний дулааны насаас, усны дулааны насаас гэдэг энэ гурван төрөл жанр бол Монгол улсын газар нутаг дэвсгэр дээр уур амьсгалд бол бүгдээрээ сайн таарч байгаа. Тэгэхээр бид нар энүүн дээр одоо энэ бүх төрлийн байгаль дээлтэй сэргийгт хийх хөөсөр тийм ээ. Энэ бүх төрлийн дулааны насаасыг ашигласан ийм бодлого шийдвэрүүдийг яамдуудаас маш хурдан гаргамаар байна. Мэдээж энэ өндөр технологиудыг хүртэхэд өртөг байгаа. Тэгвэл энэ одоо жишээлх юм бол холбооны бүгд найрамдах герман улсад одоо энэ газыг зогсоогоод атомын станцуудаа зогсоогоод тэгээд одоо энэ байгаль дээлтэй сэргийгт хийх хөөсөр рүү хурдтайгаар шилжиж байна. Шилжихэд төр засгаас нь 40-70% татаас өгч. Тэгээ энэ сайн жишээг Монгол улс бас анхааралтай авч үзээд яг энүүн дээр ижил төстэй сайн загвар одоо модельүүдийг гаргаж ирэх юм бол ард иргэд албан газрууд хүртэхэд архан байна шүү дээ.
энэ цагт бол төвлөрүүлнэ гэдэг ойлголт өөрөө төгсчлийг авчирдаг. Тийм ч учраас бид нар энэ дахин төлөвлөлтийг хийхдээ тийм ээ хотхонд нь хороололд нь бие даасан одоо тэр сэлбэтүүд дээр магадгүй 5,000 айл байх юм бол 5,000 хүний бохир усыг цэвэрлэдэг дид станцыг тэр хотхон дотор нь барьж өгөх хэрэгтэй. Мөн тэр хотхон дотор байгаа айлууд нар салхийг нараар тий одоо тогны их усрыг шийдээд энэ сая нэрлсэн агаарын дулааны носоосоор усны дулааны носоос гэдгийг манайхан газрын гүний дулааны носоос гэдэг нь голцоохон одоо бас ашигласан субъектүүд зөндөө байдаг. Тэгвэл энэ одоо нэрлж байгаа 3 төрлийн дулааны носоосоор бүрэн шийдэх боломжтой. Жишээлх юм бол агаарын дулааны носоосоор бид нар халаалтыг шийдэж болж байна, халуусаа шийдэж болно, агаар салхивчаа шийдэж болно. Хэрэгцээний халуусаа бас шийдэж болно. Ийм одоо комплект төхөөрөмж байна. Эсвэл би даасан салангад тоноглоод бас зөндөө байгаа. Тэгэхээр энүүн дээр суурилсан сайн зураг төсөв хиймээр байна. Энүүн дээр суурилсан угсрал суурилуултын бригадыг бэлдмээр байна. Дараа нь энэ одоо сэргээгдэх хөөсөр сая нэрлсэн хит пампуудыг засварладаг үйлчилгээ үзүүлдэг ийм одоо мэрэгчлэнгүүд хэрэгтэй байна. Бүх төрлийн эмсүүд, бүх төрлийн техникум, ихтэй сургуулиудын сургалтын хөтөлбөр бас иш чиглэлээсэй гэж хүлээж байна. За өнөөдөр Монгол улсад тулгамж байгаа нэг асуудал бол дулааны эрчим хүчний асуудал байгаа. Бид дулааны эрчим хүчийг хэрэглээг хянахын тулд хэмжүүр заавал ашиглах ёстой. Одоо бол аж ахуйн нэгж одоо хотгонуудын ерөнхий шугамн дээр үүсэл дээр бол одоо тоолуурыг ашиглаж явж байна. Харин айл болгон ийм одоо айлын зориулттай дид тоолуурыг ашиглалт ерөөсөө байхгүй байна. Тэгвэл Монгол улс одоо энэ яг энэ урийн цагт те одоо өнөөдөр бол гадны агаарын хэмнэх 15 болсон байна. Гэсэн хэдий ч манай төвийн дулаан хугацаагаараа бол арай хаагдаагүй байна. Энэ цагт бол одоо дийлэн хайл маань дулааны эрчим хүчийг цонхоор хаалгаараа алдаж байна шүү дээ. Тэгвэл энийг зогсоогоод энэ айл өрхийн дулааны тоолуурыг ашиглах юм бол асар их хэмнэлт гаргаж чаднаа. Тийм учраас энэ цагт бол бид дулааны эрчим хүчийг хэрэглээг хянахын тулд хэмжүүрийг заавал ашиглах шаардлага үүсэж байгаа. За энүү дээр суурилсан магадгүй эрчим хүчний зохицуулах хороо, эрчим хүчний яамнаас одоо маш хурдан энийг барилгын зураг төсөвтөн суулгадаг болох тухай энэ шийдвэрүүдээ яаравчлаасаа хэмээн одоо бүх хэрэглэгч нар хүссэн хүлээж байна. Жишээлбэл Монгол улсад төвлөрсөн систем дээрх маш том технологийн шинжилэл хүлээгдэж байна. Энэ бол нэгдүгээр хэлхийн дээр байгаа Цельсийн 130 градусыг 90 хэм рүү болгох тухайлгалт юм аа. Ялангуяа одоо энэ цагт бол бүх аймагуудад дунд оврын дулааны цэглэс станцыг барьж байна. За энэ дээр бол халаалтыг өгөх одоо температур бол 130 биш 90 хэм гэдэг үгдэл дээр техник эдийн засгийн үндэслэлийг хийх цаг нь ирсэн. Тухайлх юм бол одоо энд харагдаж байгаа үйлдвэрийн дулаалгатай 90 хэмийг даадаг энэ гадна одоо лоткид ирэх хэрэггүй шууд хөрсөнд нь дулдаг ийм сайн шугам хоолойн систем байж байна. Тэгвэл энэ лөө одоо бид нар хөрвж чадах юм бол энэ нэгдүгээр хэлхийн дараагаа 130 хэм өгдлийг бууруулж чадна. Том эдийн засгийн алдагдлаасаа Монгол улс ангиж ирч чадах ийм том реформ хүлээж байна. Бас түүнээс гадна энэ цагт төвлөрсөн систем дээрх технологийн шинжилгээ асуудал яригдана. Тухайлх юм бол бид нар одоо Монгол улс даяараа галын спринклер системийг ерөөс ашиглахгүй байгаа. Энэ жишээлхэд ялангуяа одоо энэ хуурай технологийн модон одоо тий канал технологийн байшин хийц бүтээцтэй сургууль цэцэрлэг эмнэлэг дээр бол одоо 3 давхраас дэше объект барилахгүй ч гэдэм үү ийм стандарт байдаг те. Тэгвэл энэ өөрөө одоо энэ цагийн бас одоо орхих юм болж байна. Яагтгүй л одоо төр асуудлыг шийдсэн энэ өндөр сайн галт тесвэртэй галаас одоо 100% хамгаалдаг ийм спринклер систем байж байгаа учраас бид нар энийг мөрдөж явах юм бол ашиглаад явах юм бол саяны ярьсан одоо канал технологиор сургууль цэцэрлэгийн байшинг барьж болохгүй гэдэг энэ ойлголтоос бүрэн салж чаднаа. За энэ холбооны бүгд нарамдах Герман улсын Анквитерийн фирм дээр дэвлэгдсэн шугам хоолойг ашиглах нь лоткид дээр ашиглахгүй ялангуяа өөрөөсөө үйлдвэрийн дулаалгатай шугам хоолойг ашиглана гэдэг нь өөрөө эдийн засгийн хувьд асар их одоо хэмнэлтийг авчирж байгаа. За унтны усны шугам хоолойн хувьд бол ерөөсөө огт зэврэхгүй тусгай доторлогоо байгаа учраас Монгол улсын хатуулагтай усан дээр бол одоо ямар ч алдаа заахгүйгээр урт хугацаанд найдвартай ажилдаг ийм шугам хоолойг бас өргөнөөр ашиглахыг уриалж байна. Монголын барилгын үндэсний ассоциацийн нийт гишүүн байгууллагууд та бүхнийг Герман чанартай одоо энэ цэвэр усны халаалтын хэрэгцээний хал усны шугам хоолойг ашиглахыг хүсвэл бидэнтэй ирж хэлцээр хийхийг урьж байна.